индикатор ба бодисын орчныг хүчлэг ба сүрлэг гэдгийг ялахад ашигладаг. За зөвтэй. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв маань хүчил суурийн шин чанар. За энэ ямар тэмдэг вэ? Эдгээр нь эдэмхий болон зочион гэсэн тэмдэглэе. Эдгээр тэмдэглэгээр ихэвчлэн хүчил болон суурьдыг тэмдэглэе. Хүчил гэдэг нь улс төрөгч ба хүчлийн үйлдэлээс тогтсон нийлмэл үзийг хүчил гинэ. Хүчлийн хүчил төрөгчтэй ба хүчил төрөгч гэж хоёр ангиллана. Бидний өгсөн 1-р даалгавар дээр азотын хүчил, хөхрийн хүчил, давсны хүчил, цианид хүчил, фосфорын хүчил гэсэн нийтдээ 5 хүчил байгаа. За зөвтэй. За бидний сонгосон хүчил бол азотын хүчил байгаа. За азотын хүчлээ 50 мл шилээ хийгээд за одоо хийгээд дуранд фенол этилен хийн. За фенол этилен нь хүчлэг орчинд өнгөгүй байдаг байгаа. Тэгээд энийг дурж үзэхээр муу адил өнгөгүй орч байна. За дараа нь болохоор бидний сонгосон суурь бол натрийн гидроксид юм аа. За натрийн гидроксид муу адил 50 мл шилээг хийж өгнө. За тэгээд муу адил сонгосон индикатор болох фенол этилен дурж үзэх юм аа. За ингээд бидний сонгосон суурь нь болохоор фенол этилен нь улаан ягаантай гарах ёстой. Тэгээд улаан ягаантай болоо. За бидний эхлээд сонгож бүхий хүчлээ. Бүхий хүчлээ авсны дараагаар шилээ аяга сонгож өгнө. Шилээ аяга сонгож аваад. За манай сонгосон индикатор нь бүтээл оранж. Бүтээл оранжаас сонгож аваад шилээ аягандаа бүхий хүчлээ хийн. Тэгээд мэтэл оруулж байна. За ингээд тод болон буюу нийтлэх хүчлэг орчин үзүүлж байна. За дараачихаар нь бомбоны хүчил. За шилээгээс сонгож аваа. За мөн адил мэтэл оранжаас сонгож аваад. Шилээ юмна. Мэтэл оранж хийгээд мөн адил улаан болж байна. Гэтэ туруучийнхаа арай бүдэл арай бүдэг. За эхлээд шилээ сонгоё. За 100 мл тэртээ шилээ аяга 2-ыг гаргаа. Үүнийхээ дараа хүчлээ сонгож. За энэ дээр давсны хүчлийг сонгож байгаа. Нөгөөх нь болохоор цооны хүчлийг сонгож сонгосон. За хүчлийнхаа эзлэхүүнийг өөрчилж болно. Бас яг уу концентрацийг өөрчилж болох. За энэ удаад өөрчлөөд 35. За нэг давсны хүчлээ 35-аар, цооны хүчлээ 46-аар бараалаа. За одоо индикаторын цаасыг сонгоно. Илүү их өргөн хэрэглэдгээр нь шар өнгийн цаасыг авах байгаа.
За одоо стейж үзье. За давсны хавчлыг хийлээ. Тэр нь индикатор хацаас хийлээ. Хөрөнгө оруулалт гарч байна. Дүүрж үзлээ. За одоо цааны хавчлыг хий. Тэгээд лакмус хацаас хийлээ. Арай өдөг гарч байна. Тэгэхээр үүний үр дүн болохоор давсны хүчлэн илүү хүчлэг орчинтой гэдэг хэлж байна. Цуун арай бага хүчтэй. Өгний ижил үзүүл арай сонирч байна. За Таасаа захны элжин хайши саасан. Тэгээ одоо хүчлээ сонгоно. Сөрөөс сонгоно. Барын гидроксид аваа. За одоо эндээс дахиад уникалтрын индикатор сонгоно. Шар өнгө. За эцэгний төлөв төлөвлөж. За шилээ яруугаа хийлээ. За одоо цаасаа төрж үзье. Хөөг өгөх гэж байна. Яавын үр дүн. Хүчлэг орчин болоо. Суурлаг орчин. За манайх одоо металл сонгож авах хэрэгтэй байгаа. Тэгээд металл руугаа ороод манайх болохоор царай сонгож авсан. Цайраа сонгож авсан. Тэгээд цайраа гаргаж ирээд тэгээд шилэн саваа сонгох хэрэгтэй байгаа. Тэгээд 50 мл-ийн шилэн сонгож авсан байгаа. Тэгээд одоо хүчээ сонгох хэрэгтэй. Хүчлээсээ манай баг болохоор давсны хүчээ сонгосон. Давсны хүчлээ гаргаж ирээд шилэн аягандаа хийгээд тэгээд дээр нь цайраа нэмж өгөх хэрэгтэй байгаа. Ингээд давс болон бас төрөгч болоод ялах хэрэгтэй байгаа. За эхлээд шил саваа сонгож авъя. 100 мл-тэй шил саваа сонгож аваа. Хоёрыг атмосферыг сонгож авъя. Ингээ 250-аас нь 250-аас нь нэгийг сонгоод авчи. За дараа нь хүчлээ сонгоё. Энд бол давсны хүчлийг сонгосон байгаа. За одоо суурь сонгоно. Натрийн гидроксидээ сонглоо. За одоо лакмусын цасыг сонгоё. Лакмусын цасыг ягаан өнгөөр. Өмнөх туршилтан дээрээ шар өнгөөр асуувал одоо ягаан өнгөөр. За одоо натрийн гидроксидөө хий. Дээр нь лакмусын цасыг хийгээд бүрээд үзье. Тэгэхээр бүх өнгө үүсгэж байна. Одоо давсны хавчлыг хийгээд тэгээд лакмусын цасыг дүүрж үзье. Улаан яраа өнгөтэй болж байна. За одоо нийлүүлээд үзье. Натрийн гидроксидөө хийлээ. Дээр нь давсны хавчлыг хий. Тэгээд лакмусын цасыг дүүрж үзье. Яг хэвээрээ өнгөгүй учраас хэвээрээ өнгө нь өргөх гэсэн.
сонирхолтой. Тэгээд сургуулийнхаа лабораторид байгаа шил сав болон бодисыг ашиглан туршилт хийдэг. Тэгээд манай сургуулийн лабораторид зарим шил сав бодисууд байдаггүй улмаас маш их хүндрэл гардаг, хичээлээ ойлгохгүй байх ч юм уу тийм хүндрэл гардаг. Харин энэхүү программыг ашигласнараа аюулгүй ажиллах болон сонирхолтой бид нар сурч чаддаг. Би туршилттай хичээлдэх сонирхолтой. Гэвч би эрүүл мэндийн шалтгаанаар химийн янз бүрийн бодис өндрөөс харшилтай. Энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдэж өгсөн Crocodile програм дээр туршилт хийхэд сонирхолтой бас аюулгүй байдаг нь надад үнэхээр их таалагдсан.